хөнгөлтөө зээлийн хувьд би бол байнга л яриад байгаа. Энийг бол байнга ярина, шаардна. Энэ аялал жуулчлалын чиглэлээр хөнгөлтөө ийм зээл уулна энэ жил гарах гэж байсан юм билээ 2025 оноос. Тэгэд энийг энэ дахин өргөн мэдүүлэхдээ бүр хасцсан юм шиг үлээ. Уг нь энэ хамгийн зөв бодлого байгаа шүү дээ. Аялал жуулчлалын компани, хувийн хвшлүүд аялал жуулчлалын бизнесээ өргөжүүлэхээр ерөөсөө хөнгөлтөө зээл л олдохгүй байдаг. Өндөр үедээ зээл авахаар энэ бол бизнесээ явуул боломжгүй болчиход байгаа. Энэ дээр хариулт авъя. За асуултанд хариулъя. За Монгол зуршлах жилтэй холбогдуулаад аялал жуулчлалын дэд үтсийн асуудлыг сайжруулах асуудал нэлээд хөндөөгдөд. За энэ дээр бол нэг 55 тэрбумын хөнгөлтэй зээлийн асуудал хэрэгжээд болно явсан. За одоогийн байдлаар бол нэг 30 тэрбум орчим төгрөгийн зээлийн асуудал бол гарцсан. Энэ нь өөрөө аялал жуулчлалын дэд үтсийг бий болгож байгаа, зам дагах үйлчлэгийн зохицлборуудыг бий болгож байгаа. За мөн одоо зочид дуудлага жуулчны баазууд дээр ногоон буюу эко одоо технологиудыг нэвтрүүлж байгаа жуулчны баазуудад нэлээдгүй одоо үр дүнгээ өгж байгааг зээл гэж уулна харсан. За гэхдээ яг нөгөө бүтэн байдлаар хасагдах нь бол бас нөгөө яг дэд үтсийн асуудлыг шийдэж өргөхлөхэд нэлээдгүй одоо бас жоохон сөрөг гэх юм уу нөлөөтэй байгаа.